сайн байна уу ээж. Харин 5 дугаар телевизийн хоёр шиг л гот шүү дээ. Мань ганц юм аваад тэгээд. Би гэх юм уу? Тэгээд тэр нь эфирт орсон байхгүй юу? Замаа. Телевизэн мэдээ унших гэж сууж байгаа. Тэр нь эфирт орчихгүй юу? Оо яана. Босод нөр. Тэр хин нэг албаар орсон. Албаар оролцсон юм. За тэр явах бичлэг гэж байна. Эй! За мэдхэн юм наха. Юу энэ да? За юу энэ да манайхаа. Ингээд хамтдаа дараагийн боссын явдлаа үзье. Энэ бол амьдрал дээр босон бодит явдлуудыг одоо Google-ийн киноны хувилбарт оруулаад ингээд хүмүүст сургамж болохын үүднээс ингээд сонирхолтой аргаар хийсэн байдаг. Тэгээд эхлээд юу байна? Монгол орчуулгатай үзье. Монгол орчуулгатай үзье. YouTube байна. За ингээд хамтдаа дараагийн Google-тэй биш шүү. Энэ тийм Google-ийн киногоор хийцэн болохоос ш яг амьдрал дээр босон явдлууд шүү. Энэ бол Vego түүхүүд гэдэг юм пэйж байгаа. Яг одоо энэ чи харж байгаа та бүхэн Vego түүхүүд гэдэг энэ пэйж руу одоо бит хоёртой заавал үзэхгүйгээр зүгээр дангаар нь үзье гэх юм бол YouTube руу ороод Vego түүхүүд гэж орж үзээд тэгээд үзэж болно. Тэгээ манай найз одоо энэ YouTube сувгийг ажилуулдаг. Тэгээд бас их хөдөлмөр гарч одоо энэ бүгдийг та бүхэндээ зориулт юм шүү. Тэгээд үзчихүүлээд. За энэ бол галзуу хөрш босон явдал номер 41. Хэдэн жилийн өмнө манай найз нэг орон сууц худалдаж авсан юм. Тэрээр энэ орон сууцаа худалдах гэж оролцож авах нь олдохгүй байсан тул би түүнд худалдаа авч болтлоо. Надад төрөслөхөд санал болгов. Тэгээд тэгсэн. Нүүж орсон дараахан манай хажуу алганы эмэгтэй нэг л хачин байгааг би анзаарсан юм. Тэр 45 орчим насны тэгээд түүнээс илүүтэйгээр өгшин ханддаг байсан. Өгшин юугаа сууж радиоор христийн нэвтрүүлэг сонсож маш чанга хинэгэнтэй ярьдаг байлаа. Эдгээр шалтгаануудаас болж би шөнө доод чаддаггүй байв. Тэмдээс нэг удаа түүн дугаан авсах гэж хэлэхээр хаалгыг нь тогслоо. Тэр хаалгаа нэхэд түүний араар би гэлүүн харуул. Хан дээр нь янз янзын өнгөөр маш олон жижиг христийн загалмаа сахиусан тэнгэр зурж бас хийлсэн байлаа. Сүнстэй байш юм шиг. Мөн гаднаасаар гэрэл оролцсон гэсэн шиг цонхоо хараар бутсан байв. Тэднийх маш чихтэй өмхий бас дээрээс нь 50 орчим жил болж байгаа мó гэмээр шар хивснүүдтэй. Түүн дээр нохоо гомдлоо нохоо бас болон жовнууд энэ тэндүү хөвлөрч байв. Би түүнд та дуугаа намсах нь уу гэж соёлтойгоор хэллээ. Тэр зүгээр л над руу харж байснаа хаалгаа хааж орхив. Тэгэж зогсохгүй өөрийнхөө радиог улам чангалсан юм. Маргааш өдөр нь манай найз охин манад ирлээ. Би шөнө дунд сэргэлгийн сүдэр миний орны хажууд зогсож явж байхыг харж байв. Би хөвчлээ хатардаг тиймээс өөрөө зүгтж байна гэж бодсон. Гэтэл тэр сүдэр ярьж эхэлсэн юм. Энэ миний хурш байлаа. Тэр бас гартаа нэгэн зүйл барьсан байсан. Тэр харанхуй шин манад юу хийж байдаг байна. Бас хэр удаан энэ зогссон юм бол гэж би бодлоо. Яаш. Харин тэр надад чи шин удахта хаалхаад хүлж байгаа хэрэгтэй шүү гэж хэлээд гараад явчихв. Юм би алчаагүй нэг юм. Хаалгаа төгчихгүй юм. Хаалгаа төгчихөхгүй л юм болох юм шүү дээ. Маргааш өглөө хин нэг манай угаалгын өрөөний цонхны дотолд хачин жихэн чимээ гараад байхыг сонслоо. Очид тартал энэ манай хурш байв. Тэр хачин жигтэй олоогоор өөртөө ярьж байсан. Үгүй. Өгсөн нохоо. Харин гартаа галхараад барьчихсан. Түүн дотроо өгөхөд өмгөрч гисэн нохоотойгоо явж байв. Гата маш халуун байсан учраас нохооны үнэр үнэхээр муухай байлаа. Энэ удаад надад үнэхээр новшиг мэдрэмж айц хоёр маань зэрэг хурж байсан. Тэр ямар ч эргэлзээгүй галзуурсан нэгэн байлаа. Би ямар новшин болоод байгааг асуухаар гэрээсээ гарч чатаар өгсөн өөр айлын хаалгыг тогслоо. Тэгэхэд миний насны нэгэн залуу байв. Түүнийг харахад тэрч бас тэр эмэгтэйгээс айдаг бололтой. Нэг өөр хүүхдүүдтэйгээ хамт телевиз үзэж байж тэгээд юм идэхээр босдол бидний болонд нэгэн зүйл харагдаж бидгийнх нь артал ямар зураг юм бэ? Түүнийг харж байсан гэх. Зураг нь яг амьдрал дээр бүр амар. Тийм шүү дээ. Үүнийг сонсоод би яхад хийсэхгүй гэдгийг мэдлээ.
Би цагаанаас мэдэгдэв. Хитэн хүн орж ирсэн. Энэ эмэгтэй асуудалтай гэдгийг мэддэг гэлээ. Тэд түүнийг хүн төрлийн шизофрен өвчтэй бас уугастай юм авахгүй байгаа гэж хэллээ. Мөн тэд бидэнд түүнийг гэрлээ зөвшөөрлөхөөр нэвтэж ороо байршлах хэрэг байхгүй. Учир нь тэр өөрийнхөө өмчөд байгаа гэж хэлсэн юм. Тийм шүү дээ. Харин тэдний хийж чадах зүйл бол түүнийг гадаа явж явахт нь байрч чадна гэлээ. Дараагийн 2 өдөр би түүнийг тамхихаар гарна гэж бодсон. Түүнийг отов. Гэтэл шөнийн 2 цаг үед түүнийг 7-Eleven дэлгүүрсээ явж байгааг харлаа. Тэгээд би цагаанаас дуудлаагүй. Тэд 2 орчим мэдэнээрээ 3 машинтай хурж ирэн түүнийг баривчлан аваад явлаа. Энэ бүх үйл явдал 1 минутаас бага хугацаанд болж өгсөн. Яг л тэр анхнаасаа гэрээсээ гараагүй юм шиг. Би түүнийг ахин олж хараагүй. Гэвч би түүнийг одоо болтол намайг харж байна гэж хардардаг. Йоо. Ямар заахаа юм зургийн. Сайн байцгаана уу? Та бүгдэд нэг юм мэдээлэл өргөх гэсэн. За. Хэрвээ та манаас бол бас реакшн видео үзэх хүсвэл Aya Mongolians гэх манай хувийн найзын сугаар зочлоорой. Мөн subscribe дарахаа битгий мартаарай. Орох холбоосыг description хэсэгт байрлуулсан байгаа. Баярлалаа. Хөөрхөн баярлаа. За энэ манай найзын явуулдаг юм сууг байгаа. Vego түүхүүд гэдэг одоо анимашн болсон явдлуудыг анимашн хөлбөрт оруулаад ингээд бит хоёр одоо энэ Google-тэйг нь үздэг. Тэгээ одоо энэхүү болсон явдлыг үзснээр одоо энэ болгоомж бол хаач илүүдэхгүй гэдгийг өгүүллээ. За. Яа.